Монгол улсад төрийн ажил хийж буй бүгдийн Польш улсын ерөнхийлөгч Анжей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой чухал үр дүнтэй боллоо гэж үзэж байна. Манай хоёр улс төрийн тэргүүний төвшөнд 5-аас 10 жилийн давтамжтай харилцан ажил хийж ирсэн юм а. Өмнөх ажлаас хойш 10 жилийн дараа ерөнхийлөгч Дуда манай улсад айлчилж байгаа нь хоёр орны харилцааны түүхэн тодор бичигдэж, манай хоёр орны уламжлалт, найрлаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихэд түүхэн ач холбогдолтой батбих байр суурь болно гэж үзэж байна. Бид хэлцээний үеэр сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй COVID-19 цар тахал, олон улсын харилцаа геополитикийн эдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгмийн эдийн засгийн томоохон сорилтуудын үр дагавар нөхцөл байдал шийдлийн талаар ярилцаж хүндрэл бэрхшээлийг хамтын хүч чармаалтаар даван гарна гэдэгтээ санал нэгдлээ. Мөн хоёр улсын парламент, засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын харилцаа идэвхтэй өрнөж, хоёр орны худалдааны эргэлт сүүлийн 3 жилийн дотор 2 дахин нэмэгдсэн байна. Польш улс 1990 оноос өмнө манай улсын дархан Чуу болсон хотуудад царцуур доосох, шохон үйлдвэр, Улаанбаатар түнгэн бетоны үйлдвэр, мод боловсруулах комбинат, хар хоринд улааны цэцлэгээ станц зэрэг олон үйлдвэр цех байгуулж өгснийг бид мартаагүй бөгөөд байнга талархаж байд юм а. Тиймээс хоёр орны хамтын ажиллагааны гол чиглэл болох худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг тэтгэсэн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геолог, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Мөн хоёр улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг уялдуулж, хүнсний хангамж аюулгүй байдал, тэрэн мод үндэсний хөдөлгөөний зорилтуудын хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хөдөө аж ахуй, байгаль орчин, геолог, уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Хүний эрх хэрэгжүүлэг дээдлсэн нээлттэй олон толгуурт инх тайванч бодлогыг эрхэмлдэг Монгол улсын хувьд ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хамгаалах, бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүс нутагтаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй Польш улсын байр суурь бодлогыг хүндэтгэж, нэгдсэн үндэсний болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр дахин бодлоо. Бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анжей Дудагийн энэхүү төрийн айлчлалын үеэр хийсэн бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд төдийгүй манай хоёр орны хөгжил цэцэглэлт, нийт ард иргэдийн сайн сайхны төлөө үр дүнтэй биелээ олж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг шинэ төвшөнд гаргана гэдэгт итгэлд өгс байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч таныг манай сайхан эх оронд тавтай мөрөлхийг хүсье.